За тэгвэл багш нарын ажил хаялцтай холбоотойгоор сангийн сайд Жавхлан болон боловсролын сайд Наранбаяр нар багш нарын дундаж цалин 2.8 саяас 3.9 сая төгрөгөө гэж мэдээлэл хийсэн. За тэгвэл бодит байдал дээр 3.9 сая төгрөгийн цалин авдаг нэгч багш байхгүйг багш нарын зүгээс мэдээллээ. За энэ талаарх мэдээллийг сурвалжлагч Алтан Хуйг хүргэнэ. Энэ телевизийн сурвалжлах ухааг мэдээллийг яг одоо нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургууль дээрээс хүргэж байна. Тэгэхээр нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн хувьд бол 120 орчим багш ажилчтай. Яг өнөөдрийн байдлаар ажил хаялтад нийт 102 орчим багш ажилчид хамрагдсан байгаа бөгөөд эдгээр багш ажилчдын хувьд тэдний дундад цалинг 3.5 сая төгрөг хатуу шаардлагыг тавьж байгаа юм а. Мөн энэ 7 хоногийн хувьд бол одоо сурагчдын бие даалтын 7 хоног үргэлжилж байгаа. Тэгэхээр ирэх даваа гарагийн 10 дугаар сарын 27-нд хичээл хуваар ёсоор эхлэх ёстой. Гэвч эдгээр багш нарын зүгээс цалинг бодиттой нэмээгүй тохиолдолд ажил хаялт үргэлжилнэ гэдгийг хатуу мэдэгдэж байна. Гар дээр бол яг сая 800 авсан байгаа. Өнгөрсөн цард буюу 9 цард өнгөрсөн цар одоо 33 цаг одоо илүү цагаар одоо ажилласан. За тэн дээр одоо 500 мянган маань одоо илүү цагийн нэмэлт мөнгө гэж орж ирсэн байгаа. Анги даалтын одоо 10% буюу 140 мянга одоо нэмэгдэж орж ирсэн байгаа. За тэгээд энэ бүгдийг одоо нийлүүлэхээр сая 800 болж байгаа. За хэрэг одоо би одоо өөрөх одоо цагаар буюу яг 7 хоногт 19 цаг за тэрнээс гадаа анги аваагүй байсан бол энэ дээр одоо 600 мянга маа одоо орж ирэхгүй буюу зөвхөн сая 200 маань одоо миний одоо гарт дээр одоо орж ирнэ гэсэн үг. 4 сараас бидний цалинг 10%-аар нэмсэн буюу энэ нь 127 мянган төгрөг. За нэмсэн чихээ хашийн баг дуссан гэж хэлчих зүгээр баг. За ингээ бэжэтэл энээс хойшоогоо дараагийн шат нь яасан бэ гэхээр 8 сарын дараа буюу 25 оны 1 сараас 6%-аар нэмж байгаа. Энэ 6% нь болохоор 84 мянган төгрөг дахиад нэг тусааж байгаа. За тэгсэн чинь тэрнээс хойш одоогийн байдлаар бид 9 сар өнгөрчөөд байж байна. Ингээ 9 сарын дараагаас бидний цалин одоо хилцээрийн шаардлагуудыг биелүүлье гэж хүсэлт бичиг явуулаад нааштай хариу ерөөсөө ирэхгүй. Би одоо улсад 31 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгээ сайдын мэдээлэлд байгаа тэр 3 сая 900 мянган төгрөг гэдгийг бол би гарт дээр авч үзээгүй. Би 31 жил ажиллахдаа нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь тэр багш нарыг 10 хэдэн төрлийн нэмэгдэл хөлс авдаг гэж яриад байгаа. Бид нар тэгэхэд 10 хэдэн төрлийн нэмэгдэл хөлс авдаггүй. Энэ яагаад тэгж яриад хаанаас гарч ирсэн бодит мэдээлэл гэдгийг бол би ойлгохгүй байгаа байхгүй. Багш нарын ерөөсөө авдаг нэмэгдэл хөлс болвол ерөөсөө анги даалт байдгийн, кабинет байдгийн, төрийн албанд ажилласны нэмэгдэл байдгийн, мэрэгжлийн зэрэг байдгийн. За энэ нэмэгдлүүдээ багш нар аавна. Ялангуяа залуу багш нарын хувьд хамгийн бага цалин авч байгаа ч хөдөлмөрийн арчилал харьцангуй их. Нэг багш 7 хоногт 19 цагийн хичээл заах ёстой ч бодит байдал дээр өдөр бүр илүү цагаар ажиллаж 2 багшийн үүргийг хавсран гүйцэтгэдэг гэдгийг хэлж байна. Мөн 10 орчим жил ажилласан туршлагатай багшийн хувьд илүү цаг ажилласан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 6 төрлийн нэмэгдлийг авч байж 2 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй цалинг дөнгөн данган гар дээрээ авдаг. Иймээс багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэх тавьсан шаардлагыг биелүүлж боловсролын салбарт үүсэж байгаа асуудлыг цэгцлэх шаардлага тулгараад байна.